За сайн байцгаана уу? Ойрд бичлэгийг удсан байна. Тиймээс одоо сургууль амарсандаа зэрэгцээж нэг бичлэг оруулъя да гэж бодоод хэлсэн байна. Өнөөдрийн бидний ярих манхаа болохоор Doctor Player буюу эмч тоглогч гэсэн утгатай шууд орчуулвал тэгж орчуулагдах манхаа. Энэний утга агуулга нь бол ойлгомжтой. Доктор гэж байгаа болохоор эмчийн тухай өгүүлэх манхаа гамаа. Анх энэхүү манхаа эхлэхдээ хааны гологдмол хүү бол бутаж нэгний тухай өгүүлнэ. Тэр бүхий л талаараа бусдад дээрлэхүүлж, доромжлуулж, хааны ордон түүний хувьд бол тамшиг газар болж өнгөрнөө. Гэтэл нэг л өдөр тэр өөрийгөө Ангаах Авьяастай гэдгийг олж мэднэ. Ангаах Авьяас гэдэг нь Тэнгэрээс заяасан ажилтны хүч юм аа. Зөвхөн өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүс өрөвдөн инэрх хүч гэж ойлгож болно. Тэгээ эдгээх чадвартай хүмүүсийг ангаагчд гэж нэрлэдэг байгаа. Энэ чидээр л ангаана гэсэн үг. Энэ бол өөр ертөнц байдаг байгаа. Ойлгомжтой. Ангаагчд ямар ч гарал үүсэлтэй байсан хамаагүй эд хөрөнгөөр бол бэлхэж амьдардаг тийм л сайхан амьдралтай хүн. Манай хүн чи ордны хууль бос ханхууч гэлээ айгүй хэцүү амьдралаар амьдарч исэн болохоор ангаагч болно гэдэг бол түүний хувьд ад жаргал байсан юм аа. Өмнө нь тэр бутаж хээ доромжлуулдаг байсан. Тэг ангаагч болвол өөрийгөө өөр давхрагт гарчнаа гэж бодсон ч ангаагч чинь дотор олон зэрэгэлтэй байж таарнаа. Эфэс ахуулаад зэрэг, бүр S зэрэг, SS зэрэг гэж хойрлогдох хэмжээний олон зэрэгтэй. Гэтэл манай хүн хамгийн азгуудаа F зэрэгч хүрхээргүүд юм авьяастай хүн байж таардаг байгаа. Манай хүн тэгсэн ч бууж өгөлгүйгээр хичээл зүтгэлээр дээшээ ахиж чадна гэж бодоо 5 жилийг дагалдан байдлаар өнгөрөөнөө. Даанч ихэнх хүмүүс 2 жилийн дотор дагалдангаа болоод шууд ангаагч болоод хувирчдаг бол манай хүн тэгж чадахгүй. Энд тэнд зарагдаал, шал шавхаа угаагаал явж идэг. Хүн болгоны нүүдүү зүрлэлтэнд ор байж идэг. Гэтэл хаанаас ч юм гинт хоолой сонсогдноо. Тоглогчоор сонгогдлоо. Гихтүү сонсогдож манай хүн гайхаж авнаа. Яагаад ч юм өмнө огт харж байгаагүй холограм төрстэй юм өмнө гараад ирж ямар ч хүн гайхана л да. Ядчих чинь эн чин дундад зууны маягийн шидийн ертөнц байгаа. Тэр үед ч юун техник технологи, систем тийм зүйл өөр мэдэхгүй манай хүн чинхэн гайхаал хит их ажилласнасаа болоод хийм харж гин үү? Эсвэл хүн амтан зодуулсаар байгаад миний нүд чин бүрэлдэг болцсон юм уу гээл гайхаж байгаа юм чи. Тэр цонхон дээр нь та мис засалч гэж тавьсан байна. Энэ ертөнцид мис засалч гэдэг ойлголт байхгүй. Ангаагчд шидийн хүчээр хүмүүсийг хэмжилдэг болохоор мис засал гэсэн ойлголт байдаггүй байгаа. Тэгээ манай хүн чинь энэ юу гэдэг вэ? Би юу ч ойлгохгүй юм байна. Ядаж мөнгө олох арга биш байдаг байгаа. Гээл бодоод байж итэл гинт мис заслын өрөөнд хувцастай зогсож идэг. Дотор нэг хүн химлэр өөд болж байгаа процессыг үзүүлээд цус алдалтыг хурдан сэлбэмэл гээл бусдын хийж байгаа үйл явдлуудыг хараад гайхаж ид. Гэхдээ мань хүн өмнө нь эмч үйсэн юм шиг л бүх зүйлүүдийг ойлгочдөг. Тархиндны шууд л ороод ирдэг. Магадгүй энэ өмнөх амьдралынх нь дурсамж мурсамж орж ирсэн байж магадгүй. Эсвэл нэг хүн нэг юм хит олон тавтаад байвал сурчдаг яг л тийм зүйл болж байгаа. Гэтэл манай хүн гайхаж жамжаагүй байтал дэлгүүн хагарсан өвчтнийг мис заслыг тухай өмнө зогсч би ахлах юм чинь хэлдэг. Энэ хүн дотроо бодож байгаа юм л да. Ангаах шидээр л хүнийг аварч болдгоо гэж үү? Өөр аргаараас хүнийг аварч болдог гэж үү гэдэг бодол толгоонд нь сав бэл ороод ирнэ. Тэрүүхэн мөчид манай хүн гэгэрсэн мэтэл ойлголтыг толгоонд хүлээж авч эхэлнэ л дээ. Ингээд нэг хүлээгээгүй байж итэл манай хүн бодит ертөнцлүүгээ буцаж ирнэ. Сая асгасан шалтай ховн дээр нь хайсан ном гэх мэтийн зүйлүүд тавьсан. Манай хүн тэрийг өөрөө цэвэрлэхээс өөрөө сонголтгүй байлд ороод цэвэрлээд байж идэг. Өөрийгөө хийм харж дээ өдөр болгон илүү цагаар ажиллаад байхаар яг л юм болдгийм байх гэсэн бодол толгоонд дөрөөл. Зүүд гэхэд бүр арай л бодиттой байв. Хүмүүсийг өөр аргаар эмчилж болдог гэж юу гэдэг бодол толгоонд нэргэлцээр л. Одоогийн эдний байгаа эрт твийг нь Лафина тв гэж нэрлэдэг. Энд бол зөвхөн ангаах шидээр л хүнийг эмчлэх боломжтой гэж үздэг нийгэм байгаад байгаа юм. Өөр яг юу ч тэрийг эмчлэх боломжгүй. Саяны харсан зүйлийг манай хүн дотор ангаах ухаан гэдэг ойлгож авч байгаа юм л та. Манай хүн анхан шатны ойлголтуудыг толгоонд нь зурс хийсэн мэт орж ирж толгоон жоох өвдөн л дөө. Гэтэл дахиж нөгөө нэг тоглогчийн цонх гэж систем нэгж гарч ирнэ. Тоглогч болж сэрсэнд баяр хүргэе. Та мис засалчаар сэргсэн байна. SSS rank. Та төлөв байдлын цонхоо шалгана уу? Тэгээ төлөв байдлын цонхоо шалгаад үзсэн чи бохирд заван нууц хүү гэж бичсэн байдаг. Манай хүний нэрийг Raymond гэж нэрлэдэг байгаа. Одоогийн байдлаар мис засалчдын төвшөнд шинэ resident тэмцээн төвшөнд байгаа гэдэг нь хэлж болно. Дөнгөж саяны ойлгож авсан мэдлэгээрээ. Ингээл манай хүнийх гайхч чимжээгүй байж итэл хаалга онголгоо нэг халдсан толгойтой сонио өвгөө орж ирээд хэдий болтол хэвтгэхгээв. Бүх юм угаа цэвэрлэхс яасан бай? Энийг бүр завартуулаа хийсэн баг чинь гэж хэлээл дээр нь баахан хэртэй хувцс дээр нэж асгаа ичдэг. Манай үнхийг үнэхээр л доромжилж байгаа юм шүү. Эфестос доош ямар ч авьяастай хүн энэ нэмлэгт хэрэггүй. Чип бол зүгээр л энд зарц хийж байхдаа таарсан хүн. Өөрийнхөө байр суурийг ч мэдэхгүй юм байж манай эмнэлэгт хэдий болтол байх гэв. Яг ингэ байж идэл хүмүүс хоорондоо энэ нөгөө
ачаагүй гарчтэй. Хааны нууцгүйгээ үздэй. Гээл хоорондоо шивнэлж байгаа манай хүн сонсогдно л. Бид нар тэгтээ бүр манай өөнийг хүн чинээ тоохоо болчихсон байд. Учир нь энэ ертөнцид бутажгүй болж төрнө гэдэг бол гутам шиг. Тэгтээ бусад улсад бол зүгээр л дээ. Тэгтээ тэдний байгаа энэ улсад нь бол гутам шиг. Хаан нь бол бүх талаараа төгс хүнжиглээ. Өөрийн бутажгүйтэй гэдгээрээ бусдад адлалдаг. Гэхдээ хааны хинч шүүмжлэг ирэхгүй болохоор адлах хүн манай Раймонд бач төврээд байгаа юм л да. Яг ингээл юмаа дуугуухан цэвэрлээд байж итэл манай Раймонд нэг л Демонс гэдэг ахлах нь дуудаг. Ахлах ангааг чи өөрөө юу юм бэ? Бараг хааны ордон цаашаа юм байгаа. Язгуурт нь ийм байранд бараг амьдардаг байх л та. Тавтай морил Раймонд чи нэрээ миний дээд үеийн оюутан баха. Хэмээ ангаагч ахлахаа. Таныг дагалдан баснаас хойш хэдийн 5 жил өнгөрчээ. Бусад хүмүүс 2 жилийн дотор дуусгаад л явчихад чи яагаад чадахгүй байна? Тийм ээ энэ үнэ миний буруу. Харин танаас жилийн дараа ирсэн. Би хүртэл би зэрэглэлийн ангаагч болоод дэвшчээд байхад одоо л дагалдан хിവэрэл байна штэ. Тэр чин над чиг авьяастай тань шиг ийм өндөр дээд зэрэглэлийн гоц авьяастантай яаж зүрлэх вүлээ? Гэх мэтийн ухааны юм яриад манай хүнийг өгөөдөөд ярьж л байна л да. За таны тэр авьяасгүй ч өнгөрч. Таныг дагалдан баялахыг болиулахар болсон. Та эмнэлгээс явна уу? Гэж шийдсэн чи манай Раймонд гуйж байна. Намайг үлдээгээч. Тэгэхэд мань нөгөө ахлагч Лемонс нь болон бид хангалттай бодчихсон. Хэрвээ таны эцэг эхийг бодоогүй байсан бол та угаасаа орч чадахгүй байсан. Хааныг л хэлж байгаа юм л та. Чам шиг авьяасгүй нэгэн жилийн дотор л хөөгдөд гарчдаг юм штэ. Харин бид нар чамайг 5 жил хүлээлээ. Манай Раймонд ч дотроо бодоол. Ботож хүү амжилтанд хүрч болох цор ганц зам нь ангаагч болох байсан штэ. Эндээс өгчихвэл би яг хаана юугаа хийнэ? Ангаагч үнэмлэхийг аваагүй болохоор хүн эмчилж болохгүй. Нэрэ энэ ертөнцид ангаагч үнэмлэх гээд эмчлэх хэрхэн үнэмлэх шиг юм байдаг юм байлээ. Энтэй байхад хүн эмчилж болно. Энэгүйд хүнийг эмчилж юу болохгүй. Тэгвэл дараа нь хуулийн хариуцлага хүлээн шоронд орон цаазарах болно гэдэг хүн ялтай. Тэм болоод л манай хүн дагалдан хийгээд чамаагүй инженеэ байжгаад шалгалт өгөөд эмчлэх хэрхэн үнэлэх гад хичээгээд байгаа байхгүй юу? Эцэст нь манай хүн чинь системтэй болсон болохоор Лемонтэй тохиролцсон л доо. Би өвчтөе эмчлээтья. Тэгэж өөрийгөө би баталж болно үстэй. Надад ганцхан боломж олгооч. Тэгэхэд мань Лемон ч болонгот энийг ашиглаад мань хүнийг зайлуулчих гэдэг бодолтой. Учир нь F зэрэглэлийн ангаагч хүнийг өгт эдгийг гэдэг ойлголт тогт байхгүй. Тийм зүйл энэ ертөнцид байдгүй. Манай хүн яж ч F зэрэглэж хүрэхгүй заяо. Тэгээ мань Лемон ч чамайг би хэрвээ тэр хүнийг эмчилчих юм бол энэчнээс хөөхгүй гэдэг амлая гэ нэг бичгийн цаас өгөөд явуулцдаг. Манай хүн ядуусын ороолч юм уу, энгийн иргэдийн гудамж ч юм уу газарлаа ороод айлын хаалга тогштол гинт хаалга өөдөөс онгоочноо. Манай онч дотроо хотол. Одоо би энэ хүнийг эмчилж чадахгүй бол шоронд суугаад амьдрал минь дуусах байх та. Гээл бодж итэл онгоосон хаалга толгойг нь хаг цохиол манай хүн чинь хамаг бичгийн цаас газраар нэг тараагаа ичдэг. Тэгэхэд нэг жаахан хүүхэд охин юм уу хүү юм уу бас мэддэхгүй юм. Яж ч мамхааны зураачд хитрхи бас царайлыг зорчих юм аа. Би ч бас энийг охин хүүг нь ялгахгүй хэцүү штэ бас. Та эбэл эмнэлгээс ирсэн үү гээл нөгөө хүүхэд нүдэндээ нулимс зилэгнүүлэл гүүгээ түрээд ирдэг. Ээжээ эмч ирлээ гээл ойрлоо. Нөгөөдөл чинь эмч гэдэг нь бол дээд зиндааны. Тэгэд ийм жижиг газар мазар ирж хүн ангадаггүй болохоор амар баярлал. Ангаагч атаагаас оролтоо гэдгсэн чи манай хүн чинь бас нэрлэхүү өөрийгөө би ангаагч бишээ би дагалдан үннээ хэлж байгаа байхгүй. Нөгөө хүнд нь болгон миний нөхрийг л аварч өгөөч ээ. Надад дагалдан байна уу ангаагч байна уу хамаагүй зүгээр авраал өгч гэдэг гэж хэлдэг. Нөгөө эмэгтэй чинь бүр үнэн сэтгэлээсээ эмнэлгийнхэн эмчийн төлбөр төлөх чадваргүйгээд бид нар ч ямар ч эмчилгээ хийж өгөөгүй. Нөхрөө юу ч хийж чадалгүй өгөхийг бид нар харж үнэхээр чадахгүй. Энэ тэгэл амар хүнд өвчин болов уу гэсэн чи өвдгөн дээр нь хатиг гарцсан заяа. Энэ бүксэн дээр нь. Тэгээ нөгөө хатгийн энд болонгуудаа би зэрэглэлийн ангаагч эмчлэх хэмжээний тийм хүнд өвчин гэж байгаа байхгүй юу. Тэгээ чи манай ч юм бол яадаг үлээ. Нэгдүгээр эмнэлгээнийг эмч шууд утга гаргаж ирээл зүсээл шахаа яал дуусгачдаг үстэй. Яг л тийм зүйл бол. Манай хүн ч толгойдоо тэгж л бодож байгаа юм чи хатиг гэдэг бол нэг тийм хүнд өвчин биш ээ. Манай хүн тусамж нь орж ирнэ л дээ. Өмнө нь манай хүн ээжтэйгээ зүг ядуусын оролт амьдардаг байсан юм байна л да. Тэгэхэд ээж нь хүнд өвчин тусаад ээжигээ эмчлүүлэх гээд эмчийн хаалгыг тогшоод мөнгө тутаж байгаа ч гэсэн хамаагүй би заавал мөнгийг олж өгнө гэж гуугаад байгаа байхгүй жоохон хүүхэд байсан. Манай Раймонд ганц гартааны мөнгөн зоос барьчихсан. Авраад өгөөч гэж яг тэр дурсамж нь энэ хүүг өөрийг нь санагдуулаад байгаа байхгүй энэ хүүхдээ өөрийг нь. Тэгээ манай хүн чинь толгоогоо нэг сайхан сэгсэрч яваал. Өвчтөн хаана байна? Өвчнөлөө хүргээд өгдөө. Гээл яг гэрлүү нь орохын алдад та өвчтнийг эмчлэхээр сайн дураараа ирлээ. Танд урамшууллын оноо олголоо. Систем гараад ирдгээ. Энэ урамшууллын оноогоор юу идэг вэ гэвэл ур чадвар худалдаж авч ирнэ болдог. Энэ нь тусгай амжилт гаргах ч юм уу? Эсвэл хүндрэлтэй даалгавар биелүүлсэн үед энэ бэлгэнд ирдэг зүйлтэй. Одоо өнөөдрийн ирж байгаа даалгавар нь болонгуудаа анхны өвчтнөө эмчил гэдэг даалгавар ирж байгаа. Хэрвээ энийг эмчилж чадах юм бол 10 ур чадварын оноо авна. Тэгээ энэ болонгуудаа өвчтөн
энэ ямар зэрэгт багтах уу, ямар хүн зэрэгт багтах уу гэдэг нь систем дээр харагддаг. Энэ дээр болохоор агсан төвшний ер нь бол эмчилгээ шаарднаа л гэсэн үг л дээ. Тэгээ манай хүн чинь анхны өвчтнөө эмчилгээл зориг шуудуулаад ороод өгнө. Манай хүн чинь дотроо баярлал. Системийг ашиглаад өөрийн ур чадвараа сайжруулад байвал мөнгөтэй ч болно, хүн ч аварна гэсэн бодол толгоонд нэг үгээл. Манай хүний чинь бодол нь бусдад бахархалтайгаар хүлээн зөвшөөрөх мөрөөдөлтөй. Өмнө нь дандаа бусдад дадлуулдаг ботож байсан. Тэгээ яг ороод ирсэн чинь эдээ бээрэндээ баригдсан хатгнаас нь болоод өмхийн үнэр бүр өрөөгөөр нэгэнгүй бүр ингээд нэхүүн үнэртэй болцсон, муухай үнэртэй болцсон байдаг. Тэгээ манай хүнд өөр нэг чадвар байдаг нь юу байсан бэ гэсэн чинь ямарваа нэг өвчтнийг эмчлэхэд ирэх юм бол өөрт нь зориггүй байгаад ах юм бол домогч чадвар болох ган зүрх гэдэг чадрыг идэвхжүүлдэг. Энэ шийдвэр гаргаж чадахгүй байгаадаа зориг дутж байгаа үед зүрхийн чангалаад зоригтой болгодог тийм тусгай чадвар байдаг байгаа. Манай хүн чинь тэр чадвараа аваад нэг сайхан тайвширч аваад халуус нилээн сайн буцалгаад аваад ирээрээ. Яг час алуун буцалсан уцал авчирэн шүү. Гэвэл манай хүн чи эхлээд амин үзүүлэлтийн үзэл бүхснийх нь хатг нь азар цуснд нь ороогүй байх гэдгийг баталгаажуулаад мис заслыгээр болдгоо. Тэгээ бас нэг цэвэрхэн хутга аваад иргээд нөгөө хүмүүс чи өмнө ичидээр л хүнийг эмчилдгийг хардаг байсан болохоос биш. Мис заслаар хүн аварж байгааг юу нь бол хүн хараагүй байгаа. Тэгээ яг хутга барайл дүрхий алдад эхнэр нь айж байгаа юм чи. Энэ од юу хийгээд байгааг мэдэхгүй юм шууд гарын болиулаад та одоо яг юу хийгээд байна? Манай хүн чинь би түүнийг эмчлэх гэж байна. Яагаад махын утгаар засах гээд байгаа юм бэ? Та эмчилгээний шийд хэрэгж болдгүй мүү? Хадагтай. Би түүнийг заавал аврах болно. Тийм болохоор надад итгээд хүлээж бай. Нөхөр болон охинтойгоо дахин хөвгчлөлтөө зугаалж чадна штэ. Манай хүн чинь сая ихнэрт нь томорсон ч гэлээ. Дотроо болонгод алдаа гаргаж л болдго юм шүү. Заавал аврах ёстой. Гээл хатгийн зүсэл эдээгийн шахаад цэвэрхэн альчуурнд авдаг аа. Тэгээд дээрээс нь ургамлын ханд гаргаж ирээд бүксэн дээр нь тавьдаг. Энэ ямар үүрэгтэй ургамлын ханд вэ гэвэл антибиотикийг орлуулдаг ургамлын ханд байгаамаа. Ер нь антибиотиктэй төстэй үйлчлэгээтэй. Тэгээл манай хүн чинь бүх зүйлээ хийж дууслаа гээл. Нөгөө хэд чи амжилттай болсон уу? Амжилттай болсон. Нөгөө хоёр чинь бүр баярлж байгаа гэж ихтэйхэн. Дөнгөөсөө их бүхлийн ирмэгтэр байсан аав нь гинтл сэрээд эхэлж байгаа юм чи. Манай хүний бас ангаах ухааны чадвар сайн байгаамаа, сайн байгаа. Тэгээ манай хүн чинь одоо нэг хөдөлж мөлж болохгүй шүү. Хэд хоногтой бүрэн амрах хэрэгтэй. Тэгжиж эмчлэгдэн шүү. Нөгөө ихнэр нь бол тест танд үнэхээр их баярлаа. Танаас л өөр хинч биднийг аврахгүй байх байлаа. Гэт манай хүн ч гэсэн нөгөө үедийг харж сэтгэлээ дэвтээж баярлсан шигэ. Нөгөө жоох хүүхэд чинь бүр хурж ирээл ихэр татан үйлс тэрч мэврээл. Манай хүн чи эмчилгээгээ хийж дуусчаал додгорч гэж ихтэйхэн лемон дээр очдөг юм байгаа зү тэ. Лемон бол тэрний ирж байгаад итгэж байгаа ч юм алга. Нэг муу F зэрэглэлч хүрдгүү ангаагч би зэрэглэлийн эдгэж ядаагүй өвчнийг эмчилнэ гэдэг бол энэ агаач энгийн зүйл биш. Ер нь эдгээх шид гэдэг нь бол ямар үйлчлэгээтэй вэ гэвэл эдгээх шидийн хүчээр хүний амин хүчийг ихсгэж амин хүчийн тусламжтайгаар тухайн хүнийг эдгээдэг байгаа байхгүй юу? Харин эдээд үргэлжлийн хувьд болонгуудаа хичнээн амин үзүүлэлтийн ихсгсэн ч гэсэн эдээн дотор нь байгаад байгаа болохоор хүнийг буцаж хордуулад байдаг. Тийм болохоор өндөр түвшний ангаагч шаардлагатай байдаг. Гэхдээ энэ чинь бол энгийн манай мис заслалт бол үнэхээр энгийн элементарны мис заслал шүү дээ. Нэг баг мис заслалын тоонд ч баг багтаахааргүй тийм жижиг. Тэгэл нөгөөдгий чинь яжлсан байдалтай таалж чаддаггүй байгаа юм байгаа гэсэн утгатай юм ярьснаас болоод лемонд уурлаа. Би өөрөө очиж шалгах болно. Чи намайг хуурсан байх юм бол би чамайг төрсөн чинь харамсуулах болно доо. Манай хүн чинь тэрний гарсны дараагаар нэх гоё сэтгэл тайвшраал гэл бэж итэл систем гарч ирээд та төвшин ахлаа гэдэг бичиг гарч ирнэ. Манай хүн хэрвээ хүн эмчлээд байх юм бол төвшин ахидаг. Төвшин ахиад байвал одоо резидент байгаад байгаа. Тэгээ дараа нь ахлах резидент, тэгээ төгсөх резидент, тэгээ би даас нарийн мэрэгжлийн юмч гээл бар хамгийн сүүлд нь дээд төвшний доктор профессор гэж явах хэмжээний бололцоотой гэдгийг ойлгож авч байгаа юм л та. Тэгээ манай хүнд анхны өвчтнөө эмчилсэн гээд бонус оноотойгоор дөнгөсөө энэ ур чадварын оноогоо өгдөгөө. Тэгээ манай хүн чадвар сайжруулах боломж гарч ирдэг. Энэ ямар чадварууд вэ гэвэл төвчээр, мэдрэмж, оюун ухаан гэх мэтийн 3 чадварыг нь эзэмших боломжтой. Төвчээр нь болонгууд олон цагийн мис заслал хийхэд боломжийг бүрдүүлдэг. Мэдрэмж нь болонгууд илүү нарийн гэрхаа мэдрэмж, мис заслын нарийн төвхтэй мэдрэмжүүдийг сайжруулдаг л гэсэн үг. Оюун ухаан нь тэднийг шинэ мэдлэгийг хүлээж авах процедурыг илүү хурдан болгодог л гэсэн үг. Ер нь бол бидэн шиг сурагчдад бол маш хэрэгтэй зүйлтэй сурагч оюутнуудын хувьд бол. Тэгээс нэг асуултын тэмдэг гээд ямар чадвар гэдгийг мэддэхгүй бас нэг зүйл байгаад байгаа. Тэр нь одоогоор өөрийнх нь төвшний энийг нээх чадваргүй байгааг илэрхийлж байгаамаа. Тэгээ манай хүн чинь ерөө чадвар ахиулах юм бол нэг л өдөр шидээр хүн эмчлэг бас чадвартай болж магадгүй гэдэг бас бодол толгоонд нь төрж эхэлнэ. F зэрэглээс илүү өндөр бүх
бүх ангаагчдын ноён оргил болж дээр нь гарч иж магадгүй л гэж өөрийгөө төсөөлсөн шигээ. Яг ингээд байж итэл хаалга тас хийж онгоогоод хэн байсан бэ гэж чинь Лемон. Чи үнэхээр азтай юм аа. Өвчтөн өөрөө идгэрч гисэн байх шүү. Амлсан бол амлсан. Би чамд боломж олгоё. Гэт манай хүнийг эмнэлэг рүү дагуулж ордгоо. Өмнө манай хүн чи эмнэлгийн дотор байрмаар эсвэл цэвэрлэгээ мэвэрлэгээл хийдэг байсан мэл энэ удаа эмчилгээний өрөөнд орж үзэж байгаа анхны тохиолдол нь. Тэгээ манай хүнд 15 хоногийн хугацаа өгөөд энэ удаа 15 хоногтой багтаад эмчилгээ хийж ажиллах боломжийг нь бүрдүүлж гинэ л гэсэн үг. Тэгээ манай хүнд ч гэсэн энэ амар ашигтай. Төвшин ахихийн тулд өвчтнүүд хэрэгтэй. Тэгээ манай хүнд энэ аюу хэрэгтэй үйл явдал болчихж байгаа юм л гэсэн үг. Тэгээ манай хүн ч баярлсан гэж ихтэй хүн танд үнэхээр баярлалаа ахлахаа. Яг ингээл доошоо бүхийгөөд байж идэл хүмүүс түүнийг үнэхээр хүн гэж бодохгүй. Мо тэг минь зайлаач гээл мөргөж зөргөж гараал. Бүгд л түүнийг нүүц үзүүлсэн байдалд харагдах нь илбгэ. Манай хүн чиний янзаараа байгаад ах юм бол хизээч эмч болж чадахгүй, хүн эмчилж чадахгүй. Тэгэхээр чадвар нь сайжрахгүй болохоор өөрийнх нь хүсэл мөрөөдөл биелэхгүй гэдгийг бол ойлгочод байгаа. Манай хүн чи ямар нэг эмчилгээний тусалчий гээл байдгаараа их хичээхээр бас болж өгдөггүй. Тэгээ байж идэл Хансан гээд нэг залуу шал шүрдээд байж идэг. Тэр Си зэрэглэлийн сурагч байгаад байгаа. Ер нь өөртөө нэдлэн дагалдаа л гэсэн үг. Хансан чи ядрахгүй байна уу? Тэр чи нөгөө Хансан бас амар соёлттой. Бусд нь бүгд тэрийг дормжилсан байдалд харьцдаг байх чинь. Дээд курсын ахуудаа. Тэг манай хүн чинь нөгөөдгийг ашиглаж өөртөө хүн эмчлэх боломж бүрдүүлэх гээд чи завгүй харагдаж байна. Одооноос анхны тусламжийн цэгийн цэвэрлэгийг би хийж байх уу? Нөгөө Хансан ч гэсэн саяжингаа юм цэвэрлсэн бас цэвэрлээх дургу байгаад байгаа болохоор нэрээ юу? Зүгээрээ би үнэхээр хийж чадна шүү. Тэгвэл надад та хэрэгтэй байна. Та цэвэрлэл. Бусад ангаагчид байхгүй үед би өвчтнүүдийг харж байж болох уу? Болт хийх, эсвэл эмийн ургамал түрхэх гэх мэтийн жижиг шажиг зүйлийг Хансан болго дотроо бодож л байгаа юм л да. Хэрвээ Раймондыг өвчин эмчилж байгааг мэдэх юм бол би бусдад дээрлэхүүлэх байх та гэдэг бодлогоонд нь бууж ирнэ. Тэгвэл манай хүн чинь нөгөө хүний аргыг олох гол энэ тэндээс насуусаар байгаа зөвшөөрүүлчихдэг. Тэгээ манай хүн чинь ийм боломж гарч ирсний хамгийн том давуу тал нь юу байсан бэ гэвэл анхны тусламжийн цэг дээр хийлгээд айгүйх цуснаж болчдөг болохоор цэвэрлэгийг хамгийн хэцүү ажил нэдэг байхгүй юу. Тэгээ манай хүн чинь нэг нэгээр нь хүмүүсийн багаар туршлага хоримтлуулаад байгаа байхгүй. Жижиг сажиг өвчнүүдэд энэ тэнд тусалж үүсээр байгаа. Болтын солиол, эм түрхээл, эм уулгаал. Нэг мэдээд манай хүн ингэж явсаар 4-р төвшин төрсэн байдаг. Тэгээ манай хүн олсон бүх оноогоо өөрийн мэдрэхүү буюу чадвартаа зарцуулчихж байгаа маа. Манай хүн чинь дотроо хэрвээ ингэний янзаар яваад их юм бол нэг л өдөр ангаагч болж умбан согтож амьдрах юм дахиж хизээч мөнгөгөөсөө болж эмчилгээ хийл гарыг нь боож өгөөл тансаг амьдралд хэцүү байдалд орохгүй ээжээгаа ч гэсэн алдахгүй бусдын өмнө хизээч дорд орохгүй хамгийн тансаг газар амьдрч хамгийн тансгаар амьдрна гэж зөвхөн бусдад татархаж л чаддаг байсан үе минь хойно хоцорч амьдрах болно гэж бодоод байж идэл нэгэн эмээ яасан царайлаг үвэ би эмчнэрийг айгүй муухай ааштай хүмүүс байдаг гэж бодоод эмчлүүлэх дургүй байсан юм. Тэгэхэд чи ганцаархтаа өвчтнүүдтэй нэмсгэлж ястж байгаа хүн байна. Манай хүн чинь бодож л байгаа юм л та. Өмнө нь өөрийг нь баг байхад нэг удаа ангаагч ээжийг нь эмчилж өгөхгүйгээр өвчтөй байхад нь сэтгэл санааны гүн дарамтанд оруулах хэмжээний үгнүүдийг зүрхлүүн шидсэн. Тэгээ тэрнээс болоод ээжийг нь би илүү хурдан мудаад өөд болчихсон болохоор дахиж хизээч өвчтнүүдтэй муухай хандахгүй гэдэг бодлыг гүн бачин гээсэн. Тийм болохоор манай хүн тухайн хүнийг ядуу байна уу, баян байна уу, ямар ч хамаагүй бүгдэнтэй найрсаг харьцдаг болсон. Эннийхээ поинт ч манай хүн найрсаг харьцдаг эмч гэдэг цолоор шагнуулаад 5 оноо авчдаг аа. Манай хүн чинь цэвэрлэгээ хийх гэж баахан юмд хуваарлагдаад байсан. Тэрүүгээр дүрэн цуснууж. Ер нь ангаагч чинь дээд зэндааныханд багтдаг болохоор юм жижиг шажиг цэвэрлэгийг ер нь хийдэггүй. Хийхээр бол дадлагуудчигч нэг хүмүүсээр хийлэгдэг байгаа. Манай хүн чинь ирээдүйн амьдралынхаа төлөө цэвэрлэнэ гэж сайхан цэвэрлээл. Яг цэвэрлээл дуусаад манай хүн чинь төвшөө ихснэ хардаг аа. Тэг төвшөө ярихаар яд манай хүн ямар нэгэн чадвар худалдаж авах эрхтэй болдог. Нийтвэхгүй ур чадрыг худалдан авах боломжтой байгаа. Тэгээд ихний худалдаа авалтанд тусгай хөнгөлөлт үзүүлээд 40 оноогоор ур чадрын жирээ юм худалдаж авах эрхтэй болдгоо. Яг ингэ бодоод байж итэл хаалга тас хийж онгоогоол яаралтай өвчтөй ирлээ хурдан биеийн байдал нь муудаж байна. Кас түүнийг хэвтүүлээрэ гэж ороод ирдэг. Тэгээд бүх хүмүүс өөрийгөө ангаагч дээрээ нөгөө хүнийг эмчлэх гэж байдаг чадлаараа оролддог. Даанч тэр хүн дотор тусаалттай байж таарад түүнийг зэрэглэлээс дээш түвшний хүн л эмчлэх хүрэн боломжтой болчдөг. Харин энэний байгаа эмнэлэгт болонгуудаа бие зэрэглэлийн нөө лемон гэд эмчил байгаа. Өөр ямар ч хүн байхгүй. Мэсцлийн мэдлэгээр бол үнийг аварч чадна. Гэхдээ манай хүн шинэ резидент болохоор ийм хэмжээний имийг бас эмчилж чадахгүй. Харин лемон болонгуудаа өвчтөн тусаар бөөлжөд байна. Ямар заваа юм бэ? Бид түүнийг эмчилж чадахгүй. Тэгэхээр түүнийг буцаа. Гэтэл манай хүн ядаж түүн дээр эдгээг шид ашиглаж болохгүй гэж үү? Харахгүй байна уу? Эдгээг шид нэмэр болохгүй байгаа үстэй. Гэхдээ таны бие төвшний эдгээг шид түүнийг аварч чад магадгүй юм. Чи одоо надад заах гээд байгаа юм уу? Чи бол 5 жилийн турш дадлагчигч байсан. Бүтлгүй оюутан шүү дээ. Хэрвээ чи өвчтөнд
Тэгтлээ санаа зовоод байгаа бол өөрөө эмчлэх гээд үзэхгүй юу? Манай хүн чин дотроо эргэлзээл эмчлэхүү болох уу гэд бэжитэл системийн цонх гарч ирнэ. Гинтийн даалгавар. Хүсэл тэмүүлэлтэд эдгэгч бол 2 дахин урамшууллын онооны ачаар 30 онооны чадвар авах болно. Манай хүн чин гинтийн даалгавраа аврах уу яах уу гэл бодоод бэжитэл тухайн хүний авраач гэх харцыг хараад манай хүн хичтний эргэлзэж тэнэгэлзэж байсан ч тухайн хүнийг аврахаар болтгоо. Яг энэ үед нь төмөр зүрх ган зүрх гэж чадвар нэтвчиж түүний сэтгэл зүй хүчтэй болгодог. Манай хүн чин дотроо өөх гэж буй өвчтнийг зүгээр орхиж чадахгүй. Би үнээр түүнийг эмчилж чадахгүй л яах юм? Чисээ юу гэсэн бэ? Хэрвээ та зөвшөөрвөл би өвчтөн эмчлэхийг хичээгээд үзье. Чи солиорчхоо юу? Дураараа л бол. Гэхдээ гарах үр дүнг чи өөрөө хариуцсан шүү. Бас энэ удаад ч бас чамд аз таарна гэж бодоод чирэг. Би үүнийг хийж чадах болов. Гэхдээ би чадахгүй байсан ч хамаагүй. Гэт бэжитэл өмнө урд нь байсан нөгөө дадлагчигч цагаан өстэй залуу гарч ирнэ. Би ч гэсэн өвчтнийг өхүүлэхийг хүсэхгүй байна. Гэтэл манай хүн тэр доор нь баярлал гарын натгаад ягаад гэвэл ямар нэг мэс заслт хийгээд айгу олон хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Нэг хүн ганцаархнаа мэс заслт хийнэ гэдэг бол энэ марг худлаа. Манай хүн гяс эхлээд миний хэлсэн зүйлүүдийг бэлтгээл мэс заслт хэрэгтэй зүйлүүдэд захиад явуулцдаг. Энд нь өвчтнүүдийг өвчний намдаах бас нэг төрлийн бас бодис байдаг гэж хараад байгаа. Ягаад гэвэл энэ үед алхим бас харьцангуй хөгжсөн. Манай хүн мэс заслт хийнэ гэж чэйжийг хараад төсчдөг. Хажууд нь байгаа нөгөө дадлагчигч ч гэсэн сандраад бар гайхаж байгаа юм чинь. Нэр хажууд нь байгаа дадлагчигчийг төгөлдөр гэд нэрлжүүлээ амар гэж санагдаад байгаа шүү. Манай хүн ч нээснийхаа дараагаар сандарсан ч түүний ган зүрх гэдэг чадвар нь өөрийг нь дахин зориг оруулдаг аа. Манай хүн ихний ээлжинд дунд хэсгээр нь зүслэг хийж цус зогсоохыг хичээдэг. Манай хүн ч өөрийгөө зоригжуулаад би чаднаа заавал хийх ёстой. Хажууд нь байгаа төгөлдөр бол яг юу болоод байгаа гэж мэдэхгүй гайхсан чигээрээ байж идэг. Тэгээд нэг эргэтэн лүүн заагаад үүнийг өрг гэ төгөлдөрт хилээд өөрөө түүний цусалтын зогсоох гэж оролдож эхэлдэг. Манай хүн ч ур чадрын оноогоо бүгдэн дээр нь хийцгсэн болохоор сүүлднээс бүх ур чадрын оноогоо тэрэн дээр дахиж нэмээд бүр илүү хэмжээний ур чадрын оноотой болчдөг. Ингээл түүний ур чадрын онооны тусламжтайгаар тэр одоотой холбох хэсгийг цус алдаад байгаа хэсгийн нэр нь бол цоорхоог нь олж бүглэх гэж гараараа тэмтэрч эхэлдэг л дээ. Тэгээд манай хүн амжилттай мэс заслаа. Эцэст нь нөгөө нэг цус алдж исэн зүйлээ олоод мэс заслаа ер нь дуусгачихдаг. Тэгээ манай хүн чинь урамшууллын төвшин ахиал дээшээд 30 оноогоо аваад. Манай хүн дээр 30 оноо гэхээсээ илүү хамгийн гол нь хүн аварсандаа үнэхээр их баярлаад байгаа нэр нь нүдэн дээр нүзэгдээд идэг. Үүнийг харсан Лемон болонгуудад цусаар бүлжсэн юм шиг аварчлаа гэж юу? Өвчтнийг байж боломгүй юм. Би өөрөө очиж шалгана. Гээд очиход нөгөө өвчт нь инээч гисэн Лемоны өдөөс харагдчих идэг. Лемон орж ирэл Баск дарах түүнийг эмчлээ үгүй. Баск гэдэг нь зэрэглэлийн ангаагч байдаг. Түүнийг л хэлээд байгаа. Энэ байгаа хариуцж байгаа эмнэлгийн хамгийн том цагаал нь. Гэхдээ тэр амар олон хүмүүсийг эмчлээд яваад идэг болохоор энд ерөнхийдөө үзэгдээд байдаггүй. Тэгэхэд манай Раймон чинь үгүй би эмчилсэ гээл хэлэхэд муу F зэрэглэлийн эмтэн чи хүн эмчилсэн гэхэд би намайг хитэг гээд байгаа мó. Гээд яг хэрэлдээд байж итэл манай хүн нэгэн мэрэгэн санаа олж ирээд би түүнийг шидээр эмчлээгүй ангаах ухаанаар эмчилсэн. Хэсэг хугацааны өмнө би хойд бүст ажил амжуулж яваад хөл алдаад хисаанаас унчихсан. Тэгээд санамсаргүй явж байгаад эртний төрийг олчихсон. Тэрэн дотор ангаах ухааны мэдлэг гээд зүйлийг би сурч авсан. Намайг ийм утгагүй хөдөлцүүлд итэг гээд байгаа мó. Гээд бэжитэл нөгөө өвчтөн чинь ямар их шуугамтай юм бэ? Итгэхгүй байгаа бол үүнийг хар гэж чэжээ гаргадаг. Түүн дээр нь сорив нугаас харагдж байгаа. Та намайг хараад хүмүүсийг шууд үхэл рүү нөрөх гэж хэлээ бидтэй гэж хэлээ шээсний хөтөвчийг цацчихдаг. Тэгээ биеэр нь дүүрэн шээс болоод манай тэр Лемон чинь дээд зэрэглэлийн хүн ямар заваа юм бэ гэж бодж л байгаа юм л да. Тэр өвчтөн яна би шалыг заваан болгочлоо. Би өөрөө цэвэрлж эхнэ гэх. Зүгээрээ та эдгэрч байгаа амрах хэрэгтэй гэж хэлээд амраадаг. Үүний дараагаар түүнийг эртний нууц арга олсон. Тэр бол зүгээр ларж таарсан хэрэггүй амтан гэх мэтийн шуумууд энэ тараал байдаг. Манай хүн сурсан цангаараа яаралтай тусламжийн хэсгийг цэвэрлсэн шигэ байж итэл төгөлдөр орж ирээд одооноос би цэвэрлэгээ хийя. Хүлээхэр чи үнийг хийх ёстой биш шүү дээ. Би үнийг хийх ёстой. Та хүн эмчлэгээл бодох хэрэгтэй. Гэт байж итэл хойноос нь Лаймон гарч ирээд удахгүй болох эзэн хааны ордны төрсөн өдрийн баярт томилогдох ангаагчаар чи явахаар боллоо. Манай хүн чинь эзэн хааны ордон гэдэг түүхийг сонсох төдийдэл би энэ хүүдтэй чичирдэг. Чамайг эзэн хааны ордон руу явхад баяртай байна гэж бодож байна. Юу болохгүй байх вэ дээ. Жирийн нэгэн ангаагч эзэн хааны ордон орно гэдэг бол мөрөөдөл, эд баялаг, алдар нэрийг тэд нар олох боломжтой. Ерөнхийдөө яга гаднаас ангаагч авчирдаг вэ гэвэл аюул олон хүн өрчдөг болохоор хүн өвдөж гэмтвэл тухайн хүнийг аврахад гаднаас авчирсан эмчнэрээр нэмжлүүлдэг. Тэр нь аюул давуу талтай байлгадаг.
Даанч манай хүний хувьд болонгуудаа эзэн хааны ордон гэдэг үг бол зүгээр л гамшиг там. Ягаад гэвэл манай хүн хууль бус бутаж ханхүү байсан. Тэгээ 3 ахта байнга дээрлэхүүл зодуулдаг. Зарцснаар хүртэл түүнийг боошиг харьцаж явдаг. Хамгийн аимшигтай нь түүний аав нь хизээш түүнтэй уулздаггүй, ярьдаггүй, нүр буруулсан л хэрэг гэсэн үг. Эзэн хаан гэдэг бол ямар ч алдаа гаргахгүй тийм төгс хүн байсан. Тэгэхэд ганц л алдаа гаргасан тэр нь бутаж хүүтэй болж таарсан. Тийм болохоор хүмүүс манай Раймондыг амар ихээр хавчиж гадуурхдаг. Гэхдээ манай хүн чи яг тэгээ тэрийг бодоод болдгийм уу та гэдэг дээрээ бэж итэл гинт системийн цонх гарч ирээд даалгавар өгдөг. Хэрвээ энийг биелүүлэх юм бол 30 чадрын оноо авна. Ингэх юм бол урд үгээ сайжруулж чинь өөрийнхөө сэтгэл зүгээ сайжруулж чинь айгүй даваа талтай гэж бодоод манай хүн эргэлзэхгүйгээр би хийя гэж шийддэгэ. Гэхдээ манай хүн Лемонтой юу гэж тохиролцдог вэ гэвэл хэрвээ би явж болно, явах юм бол та намайг ангаагч мэрэгжлийн шалгалт өгөх эрх юм нөгөө. Манай хүн ч энэний төлөө энд 5 жилийн турш гүрийгээд байгаа. Ягаад гэвэл эмчийн ирэхгүй бол энд эмчилж болдгоо гэд би өмнө нь зөндөө хэлсэн байгаа. Тэгээд тэр хоорондоо бага маргалдаж Лемон болонгот үүнийг ордонлоо очиж зайлуулчих сонирхол өндөртэй болохоор за яах вэ? Гэхдээ зөвхөн даалгавраа биелүүлээд бүлээн авалтаас 9 минут буцаж ирвэл би чамд шалгалтанд орох эрхийг олгоё. Тэгээ манай хүн чинь тэр үед нэст баярлал. За одоо л явдаг юм шүү. Ингиж нэг эмч болж энэ балан эмнэлгээс явж дараа нь энэ мүү бүдүүнлэг амьтныг зодож алнаа гэж бодож байгаа юм чи. Тэгсэр манай хүн ордоо ордгоо. Ордон босод хүмүүсийн хувьд гэрэл цацруулсан сайхан газар мэт боловч манай хүний хувьд гунигт дурсамж хар бараан тал нь байдаг байгаа. Гэхдээ манай хүн ингэж яваад байвал хизээч эмч болж чадахгүй болохоор энэ боломжийг ашиглаад эмч болж хүсэлтэй явж идэг. Тэгээ манай хүн айсандаа ер нь бол энд хүн өвдчил таараа тэгэхээр би хүн өвдвөл тэрийг эмчилнэ гэж бодох төдийд түүний ган зүрх гэх чадвар нь идэвхждэг. Ган зүрх гэдэг чадвар нь хүн аврахыг хүсэх тэр үед идэвхждэг. Тэгээ харин энэ бүр ордонд орж өөртөөгөө тэмцэлсэн болохоор түүний зүрхийг хэсэг хугацаанд зэрэгэл хүртэл өсөгдөг. Өмнө нь олонгууд ди зэрэгэл байсан. Ди зэрэгэл байхдаа манай хүн ангалтай зөрөгтэй байдаг байсан бол энэ үед зэрэгэл болчих болохоор баг юунаас ч яхахарг болчихно л гэсэн үг. Манай хүн чинь гайхалтай сайхан тайвширч аваад ордны зүг гидэн годон манай хүн чинь одоо ордоо орж байгаа юм чинь ур чадварыг нэг харъя та. Ур чадрын дэлгүүрээс юу авах вэ гэд хардаг. Энэ тунд нь галын шид, усны шид, салхины шид, шорооны шид, цахилгааны шид гээд 4 шидээр нь байж идэг. Манай үнийтэйс хэрвээ ямарваа нэгэн хэрэг гарах юм бол энийтэйс ашиглана гэд бодоод цаашаа явдаг. Тэгээс манай хүн тийшээ явахаас өмнө өөр нэг идэвхгүй чадвар авдаг нь навчнуудтай харьцах ур чадвар гэх айгүй хэрэгцээ. Тэгээ ур чадварыг нь бол худалдаж авдаг. Энэ болохоор 30 онооны үнэлгээтэй чадвар байгаа. Тэгээ итгэл төгс найрын дунд хойно ороод байж идэг. Гэтэл хүмүүс агуу хааны бутаж хүү гэмээн манай хүнийг нүд үзүрлсэн байдлаар харнаа. Учир нь миний яг өмнө хэлсэн шиг энэ улсад бутаж хүүтэй байна гэдэг бол өөр асар том гутам шиг. Ер нь л гэмт хэрэг талдаа. Олон их нэртэй байж болно. Гэхдээ нууц юм уу бутаж юм уу хөтэй ер нь байж болохгүй гэдгээр цаанаас нэгэ заацсан байдаг. Тэгэл хүмүүс хажуудалтай шивэр авиргээл энэ хогийн юм яаж ордонд орж ирсэн юм болоо. Өөрийгөө хингээ бодсон юм бэ гэж хоорондоо ярилцч мэлд. Байж итэл тэгээ манай хүнийг тэр хажуу талд буланд сууж байгаа хүн хунтаж мөн үү? Үгүй л үдээ. Тэрэн шиг арчаагүй юм эмнэлгийн угааг чигээл тэнцэнэ бэр нь байж хахад зүгээрсэн. Манай хүн ч зэрэглэлийн ганц зүрх гэдэг чадвартай болцоолох тэдний хэлсэн үг мүг нэг тийм тоохоож үлчихсэн, айгааж үлчихсэн байгаа юм чинь. Яг ингээд байж итэл Гүн София гараад ирдгээ. Гүн София гэдэг нь өөрийнх нь дүү гэсэн үг. Гэхдээ өөрийг нь айгүй зөвүүцсэн байдлаар хардаг. Манай хүний хувьд яг хунтааж нарыг бодвол нэг дээрлэгж мэрлэгэд байгаагүй манай хүнийг. Гэхдээ байнга ингээд зөвүүцсэн байдалтай байсан мэдэгдээд байдаг. Яг ингээд хоорондоо манай хүн чинь нэг София Мофиатэй зүгээр ам тэмэрийг мэдсэн шигээ яриа зогсож итэл хойноос нөө нимбэгүй шүү гэл манай хүнийг шар өстэй болохоор нимбэг гэж ер нь дууддаг байсан юм байлээ. Энэ хин дуудсан мэгвэл 4-р унтааж дуудсан. Өөрийг нь хамгийн их зодож дээрлэгдэг байсан. Тэсхий аргагүй яргаллуудыг үлддэг байсан хүн болох 4-р унтааж одоо хүртэл манай хүний биеэр дүүрэн сорвин одоо байж идэг. Зэж арилшгүй уул мөр. Манай хүн тэрнийг хараад өстой могоо харсан хулган шиг гөлөлцөөл хэлж байгаа юм чи. Чи одоо язгуурт нэг үл томсорлоод байгаа юм уу? Гэл байдаг чадлаараа нөгөө манай хүнийг доогөлж эхэлдэг л дээ. Нөгөөтгөн ч тэр угаараа ингээд кафраас орцсон байгаа хөөхгүй 4-р хамтаа. Мөчүүх юм уу хог навш. Гэ бэжидэл манай хүн өөрийнхөө айцыг даван туулснаар тэсвэр хатууж илгээдэг чадрыг болоод авчдаг. Тэнгүүтээ шууд хоолцсон хаан тулсын агуу 4-р унтаажтай мэдчихлээ. Гэлэг хэлэнгүүт манай 4-р унтааж чи гайхаж байгаа. Өмнө навт миний өөдөөс үг дуурч чаддгүй юм та. Ямар ч асуудалгүй чөлөөтэй ярьж ийн гэж юу? Манай хүн ч тэрнийг аргалаа сурцөө одоо. Би энд юу хийж яваа юм гэж юу? Би хангаагч яваар энд ирсэн юм оо. Таны би тааруу байгаа юм биш үү? Цэмэлгийн дэрснийг бодоход би өвдөгөө.
Өө ашигүйтэй тэгвэл таны өвдөөгүй бол та төв тэнхимлээ орж бүжиглэхээр нь бодсон дээргүй юу? Найрандаа оролцооч. Үгүй тэнд нэг өвчтөн үрээд ирсэн байна гэж манай хүн чи яаж анхаарлын сарниулахаа мэдээд өөр нэг хүн дээр чи анхаарлын сарниулаад биеийн байдлыг шалгаж эхлээд явчихж байгаа юм чи. Та энд байсаар байгаа юм уу? Явахгүй мүү? Гэлсэн чинь дөрөвдүгээр унтаач ч гэсэн бас айгүй нохоос натай. Миний би жаахан тааруу байгаа болохоор ирсэн юм аа. Таны би яг яаж өвдөд байгаа юм? Зүүлийн үед их ядардаг болоод огт ирчин хүчгүй болоод байна. Танд өөр зөөвөр байгаа юу? Байхгүй. Манай дөрөвдүгээр унтаач чи. Иймэрхүү тодорхойгүй чинжээр ямар ч чангаагч намайг гэмчлэн гэж юу байхгүй штэ. Хэрв чи сайн тайлбарч чадахгүй бол би чамайг шалтгаан болгон зодхоо нэг бодъё доо. Манай хүн ч гэсэн айгүй нохоос натай. Энэ бол согтруулах ундаа хэтрүүлж хэрэгсний чинь хордлого байна. Эрхэмдээ зэта өдөр бүр архи бод хിവэрэ байгаа мó. Архи гэдэг бол хүний биед их моо шүү. Эрүүл мэндэ бодсон дээр гээл хэлэхэд дөрөвдүгээр унтаа чихлэх үггүй болоод холтохоос өөр аргагүй болтгоо. Танд өөр зөөр байгаа юу? Байхгүй бол таатай явж болтноо. Архиал багсгаараа. Яг ингэж хэлээл манай хүн чинь нэг яршигтай хүнийг давсан болохоор 5 он авчдаг. Манай хүн ч дотроо мөн лаллар чи ингээ ялга боллоо доо гэж бодож байгаа юм чи. Ингээ байж итэл гүнжтэй үргэлжлүүлэн ярихаас зур сонголтгүй байдлаар нөө. Гүнж түүнийг өөрчлөхснийх гайхаж чи өмнө нь яг л муу осны харах шиг байдаг байсан. Миний зан ааш өмнөх шигэ муу байна уу? Чи яга надлын эвгүй хараад байдаг үлээ. Мэдээж үгүй. Таныг урдтын айлд үзэсгэлэнтэй ивэрэ байна л гэж харлаа. Яг хөө миний би тааруу байсан болохоор энд ирлээ. Та надад үзүүлэх үү? Тэг шаардлагагүй. Би одоо танхимлуу очиж үг хэлэх ёстой. Манай Софиягийн төрсөн өдөр болохоор өөрөө очиж үг хэлэх нээх ёстой болж таарад байгаа. Тэгээ гарч ирээл миний төрсөн өдрийн баярт хүлцэн ирсэн та бүхэнд нь бүгдэнд нь баярлаа. Энэ баярт өдрийг та бүхэндээ цуг өнгөрүүлж байгаа. Үнэхээр их баяртай байна. Гэ бэж итэл гүнжийн би ер нь муу байгаад байгаа нь анзаарагддаг. Манай Раймонд ч гэсэн түүнийг холоос хараад түүний би ч их муудаатай шүү. Гэд бэж итэл манай хүн ухаан алдаад онцдаг София. Тэр авийн хамгийн чадварлаг хангагч хүртэл хурж ирээл тухайн хүнийг эмчлэх гэж үздэг. Царай нь бүр хөх бараа өнгөтэй болоод муудаад эхэлж байгаа нь анзаарагддаг. Босод хүмүүс ангаагч дээр гүнжийг аврах гал тэнд хамгийн дээд зэрэглэлийн эмчнүүд, зэрэглэлийн эмчнүүдийн байгаад байгаа мөрлөөсөө түүн огт нөлөөлөхгүй байгаа. Харин манай Раймондын хувьд болонго түүнийг эмчлэх үү, хэрвээ эмчлэхгүй байж байгаа бүтлгүүтвэл би яг гарцаагүй цаазрах болно гэж бодоод над чиг ангаагчийн дагалдаа энийг хийх хэрэггүй. Гэвч бэжэтэл саяхан София бас арай гайгүй харьцсан. Болохоор манай хүн шууд зөриг шулуудад очиж аврахаар болдгоо. Би гүнжийг эмчлэе. Та нар бүгд толтцгоо гэсэн чин ордны ангаагч зайл бидэнд бүү саад болоотой. Гэхэд манай хүн чинь шууд дайрч орж ирээл эмчлэхээр болдог. Надад тэрэ үгүй бол гүнж өгөх болно. Дээс судсыг бариад үдсэн чинь гүнжийн цус нэр нь хэвийн биш гүйдэлтэй болцсон байдаг. Ер нь бол зүрхний шиг дээслүүд өгсөн байна гэсэн үг. Тэгээ манай хүн чинь зүрхний иллэг буюу дээр нь ингээд ар ширээдгэн штэ. Зүрхний иллэг хийж идэг. Даанч тэр нь гүнжийг аварч чадахгүйг ойлгоод манай хүн хэцүү байдал байж итэл гинт хаан ороод ирнэ. Манай хүн дээрээс нь аврах гээд чадхаараа хичээж байтал хаан гарч ирээ. Чи гүнжийг яах гээд байгаа юм? Танаагч давж орч чадахгүй байгаа юм уу? Яагаад чи энэ дээр байгаад байгаа юм? Огтноо алдах гэж байгаа хүн болохоор ч тэр юу? Айгүй чанга дуутай байх нь аргагүй л дээ. Босд хүмүүс ч болонгот анх удаага зүрхний иллэг хийж байгааг харж байгаа болохоор гайхал энэ юу игээд байна? Тэгээ бодож итэл манай хүн электрон шок буюу дефибриллятор гэдэг зүйл байдаг шүү дээ. Энэ хооронд нүрж байгаа цахилгаан цохиулаад хүний зүрхийг ажилуулад байдаг. Тэрийг хийх гэж үздэг. Тэгээ манай хүн чинь нэг боломж байгаад байгаа нэг өөрт нь ичидийн хүчнүүд бодолж авах боломж байсан. Тэдэн дундаасаа мань хүн аянгийн дизүрхлийн шидэг аваад түүний чэйжэн дээр тогоор цохиулдаг. Түүнийг харсан торгон цэргийн ахлагч шууд сэлмээс углаал чи цай гүнжийг аянгаар дайрах гэж зүрхлэв үү? Үгүй би тийм биш. Би түүнийг огтхонч гэмтээхийг хүсээгүй. Би түүнийг аврах гэж л байсан юм. Гүнжийг хараарай. Гэд байж идэл үнэхээр түүний зүрхний цохилт хэвийн болоод ажиллаж идэг. Хаантан хурж ирээд чи сая яг юу хийчих вэ? Би гүнжийн биеийн байдлыг харсны дараагаар зөвхөн ангаах шидээр эмчлэх боломжгүй гэдгийг ойлгосон. Тиймээс би өөр эмчилгээний аргуудыг туршиж үзсэн юм. Хүлээ авалт дуусны дараагаар над дээр ирээрэй. Реймонд намайг дахин дуудах хүртэл бэлэн байна гэж найдаж байна. Манай хүн чинь Афтагаа 5 жилийн дараа нэг ганц уулзж байгаа үеийн иймэрхүү байдалтай болоод өнгөрч ийн гэсэн үг л дээ. Өмнө түүнийг эцэгтэйгээ анх уулзсан үеийн ээжиг нь өвчнөр нас барсны дараагаар ядуусын орооллын үлбэрсэн туранхайн аргагүй жоохон хүүхэд байхдаа нь уулзж исэн байгаа даа. Энэ үед хаан орж ирээд тэр баг нас барах төгсөн байна. Чи хэн бэ? Хэрв энэ хүүхэд яг одоо дээд түвшний ангах шид бүртгэхгүй бол амьд үлдчих чадахгүй гэж хэлээд байж итэл
манай хаан манай Раймондыг шууд өргөж аваад ордонлоо авч имжлүүлсэн байдаг. Түүнээс хойш манай Раймонд автагаа нэг тийм цуг байсан тохиол байхгүй. Холоос л зарц боолын байдлаар л хаатнаас хардаг байсан. Хаан болонгуудаа түүнийг өмнөх бусдад дэрлэхүүлж ихт ч огт тоодоггүй. Шархацсан үед ч хайхардаггүй. Тийм л хүн байсан. За яг энэ тухай яриач ирнэ яхав те. Манай хүнийг гинт бурсамжаасаа гаргах үед системийн цонх нэгдээд та 30 ур чадрын оноо авлаа. Манай хүн чинь энэ удаагийн үг даван туулсан болохоор 30 ур чадрын оноо авч. Дээр нь манай хүн шинэ амжилт хүртсэн язгууртныг аварсан нэгэн гих цолыг авч нэг төвшгөн дээш ахидаг бас 30 ур чадрын оноотойгоо бас өөрийнхөө айгүй доор байдаг нэр хүндээ дээш нөрөгчихсөн. Тэгээ манай хүн чинь нийт 4 төвшин ахиад 60 ур чадрын оноо авчихсан байдаг аа. Манай хүн чинь сая Софияг аварсан үнэхээр зүв байж. Би үнэхээр 60 ур чадрын оноо болон 4 төвшин ахичлаа штэ. Гэт байж итэл эцэн солигдноо. Манай хүн хаан дээр очиж бараалгаж жүхэн зарц Раймонд тантай мэнчлэгээр ирлээ. Гэхэд хаан өөдөөс нь чиний ашигласан зүйл бол ангаах шидээс өөр эмчлэх арга гэсэн үү? Тийм ээ. Би энэ ангаах ухааны техник гэж нэрлэдэг нууц аргыг олсон юм. Энэ бол эртний нууц техник бөгөөд би эртний туй руу очихдоо сурч мэдсэн юм. Манай хүн чинь энэ зүйлийг өмнө Лемондд хэрэглээд үзчихсэн. Ер нь бол дараа нь ашиглана гэдгийг нь ойлгочихсон байсан болохоор айгүй сайн бэлдсэн. Энэ хотол зүйлийг 1000 удаа хэлбэл үнэн болдог гэдэг шиг. Манай хүн бэлдсээр байгаа дэр сайжруулсан л гэсэн үг. Энэхүү 90 үед эртний туйр гэж юм байдаг. Энэ юу гэдэг вэ гэвэл эртний соёл иргэншлийг үлдэгдэл. Эртний соёл иргэншил нь айгүй өндөр хөгжсөн байсан газар. Тийм болохоор тэнцэнээс тусгай чадварыг ичээд гэх мэтийн зүйлүүдийг ер нь сурдаг. Тэгээ тийм болохоор энэ нь бол нэг тийм бусдын гайхаатай гар зүйл биш. Бусад хүмүүс ч юм болонгууд энэ ангаах ухааны техник гинээс та сонсож байгаагүй зүйл байна. Та шинэ юм байна гэж бүгд гайхаж идэг. Харин хаан ямар ч арга байсан үүний ачаар гүн София гэрсэн нь үнэ. Тиймээс чиний хийсэн зүйлийг шагнахаар шийдлээ. Чи юу хүсэж байна? Хэрв чи эрдэнэс хүсэж байгаа бол үлдсэн амьдралдаа хангалттай хүрэлцгүүц эрдэнсийг чамд өгч чадна. Манай хүн чинь болонгод дотроо бодчихлоо юм л. Намайг шагнал авна гэж бод. Шагналдаа мөнгө авна гэж бодоо юу. Амжилттай шийдтэн болчвол тэртээ тэргүй мөнгө над дээр урсаал ороод ирнэ. Зөвхөн хаан л чадах зүйл надад хэрэгтэй. Би бол шидтэн. Тиймээс надад хамгийн чухал зүйл бол өвчтнүүдээ асрах явдал юм. Надад эрдэнэс хэрэггүй. Кийг хараад бос хүмүүс ч хөөх энэ үнэхээр гайхалтай юм аа. Ийм том боломжийг хүртэл зүгээр өнгөрөөчлөө гэж юу? Тэр бол энэ эрен үеийн шин шидтэн юм байна. Бос хүмүүс болонгод нэг муу бутаж мөнгө төгрөг нэхэхийн оронд ямар тэнийг юм хийдэг юм бэ гэж гайхаж байгаа юм чи. Харин манай хүн гэхдээ надад хэрэгтэй нэг зүйл бий. Үлдсэн амьдралуудынхаа туршид өвчтнүүдийг асрахын тулд эрхэм дээцээ. Миний ангаах ухааны мэдлэгийг баталгаажуулж өгөөч ээ. Тэгжээж би энэ өвчтнүүдийг эмчлэх боломжтой болно. Тэгэхгүй бол намайг хууль бус аргаар хүн эмчлээд яваад байгаа болохоор хүмүүс нэг тийм тоохгүй байх болноо. Чи ангаах ухааны техникээр хүмүүсийг эмчлэх гэж байгаа юм уу? Ангаах ухааны техникийг албан ёсны эмчилгээний арга гэж хүлээн зөвшөөрнө өргөм дээдсэ. Манай хүний яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэвэл тав үеийн шидтнүүд гэж эмчилгээний шидтний байгууллага байдаг. Энэ болонгуудаа хамгийн муугаар бодоход шиддээс босоод ирнэ бол бүхий л зүйлүүдийг хориглдог. Харин зарим тохиолдолд дүгэнд орохгүй байгаануудыг цааш нь харуул. Идэвхтэй цэмхийн цамхагт эмчилгээгээ хориглуулчих юм бол манай хүн хэнийг чимжилж чадахгүй. Тийм болохоор манай хүн өөрийгөө цаашаа эмчээр авч үлдэхийн тулд энийг эмчилгээ гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдгоо. Харин хаан үүнийг сонсоод эмчилгээний шидээс өөр ангаах ухааныг эмчилгээний албан ёсны хэрэгсэл гэж үзнэ гэдгээ зарладаг. Тэгээ хаан болонгуудаа ганцхан энэ чамд шагналын хувьд хангалтгүй. Тиймээс би чамд нэмэлтээр нэг шагнал өгье гэсэн чи манай хүн надад алт мөнгө хэрэггүй. Харин ангаагч хүний нэр төрөөр амьдрахыг хүсэж байна. Ангаагч хүний нэр төр гинэ. Хэрвээ эрхэмдээ та зөвшөөрвөл надад даврагчин одон сойрхот нуу. Даврагчин одон гэдэг нь зүгээр нэр хүндээс ч айшгүй. Нэг тийм өөр хэрэгцээтэй шагнал биш. Тэгтээ нэг даваа тал нь язгууртан болж байна гэсэн үг байхгүй. Манай хүн яг одоохонд бол харц гаралтай болохоор энэ өөрт нь бол айгүй ашигтай тусаад байна л гэсэн үг. Харин бусад хүмүүс болонгуудаа түүнийг өвчтнүүдийнхаа төлөө жинхэнэ ангаагч хүн байна да. Талт мөх нэгсэнгүү, өндөр албан шал нэгсэнгүү гэж бодож байгаа ч манай хүн ч тэрийг айл үжин тооцоолсон байлгүй яах вэ? Үүний буйнд тэр өөрийн нэр хүндээ олонний донд өсгөж чаддаг. Тэгээ манай хүнд ч аврагчийн одонг хаан гардуулж өгөхөр болдгоо. Үүний дараагаар манай хүн додгор гих чинжигтэйхэн өөрийн байсан газар руугаа буцахаар болдог. Харин үүнийг харсан хаан холоос нэгэн дурсамжаа саннаа. За ингээд өнөөдрийн парт минь дууслаа. Дараагийн бичлэгнүүд минь илүү хурдан ороод явах болно. Үүний дараагаар юу болох вэ гэдэг асуултыг дараагийн партад үлдээцгээе. Харин одоо манай видеог үзсэнд баярлалаа. Хэрвээ та нар манай сувгийг дэмжихийг хүсчихвэл лайка дараа саба хийгээрэй. Тэгээд хүсвэл та нар донешн хийлгэж болно. Тэгвэл адаглал бид нэр видео эдитийнхаа програмынхаа мөнгийг төлөөж яваад иж болно. Донешн хийсэн хүмүүсийнхаа гүйлгээний утган дээр бичсэн зүйлийг бичлэг эхлэхийнхаа өмнө би дандаа оруулж явах болно. Донешн хийгээрэй. Баярлалаа.